Entertainment-аар боловсрол олгох хөтөлбөр. Энэ өдрийн мэндийг өргөө үзэгчтэй та бүхэндээ боловсрол зээл Iceland-тэй хамтран хатуу тоглоом цоошин нэвтрүүлгийг хүргэж байна. Нэвтрүүлэг маань бол 5 дугаартай ингээд хамгийн анхны дугаараа хүрэхэд бэлэн болоод байна. За тийм ээ, энэ удаагийн хатуу тоглоом нэвтрүүлгийн зочлол бол сошиал ертөнцөөр маш олон каг араас нь авдаг, вебсэрээ каг бол үйлдвэрлэдэг залуучууд сошиал ертөнцийн старууд ирсэн байна. Амар зарсан доо. Манай багийн нэр Малпед яа. Багийн ахлагч миний би даваас фэсэр бол арц зэрэг гэж явдаг. Манай багийн гишүүн Марта гэлтэн гэрэл ирсэн байна. За багийн гишүүнийг танилцуулаач ирээд. Би багийн ахлагч Батэридүү. Би багийн гишүүн Бэлэг Жаргал, багийн гишүүн Гуамарл. Нэвтрүүлэг маань бол 2 үе шаттай. Эхний үе шатанд бол багууд бөөхэ буюу нэг нэгээрээ явна. Хоёрдугаар үе шат бол мэдээж жоохон хатуу тоглоом гэдэг утгаараа даалгавар жоохон хүндрээд багаараа явна. Та бүхэнд гэхдээ нэг ачааг өгөх бол тухайн үед нь бол дөрмийг танилцуулъя гэж бодож байна. Ингээд танаа багууд амжилт хүсье. Манай багийн 2 ахлагч маань аль нь төрүүлж эхлэх вэ гэдэг бол шодлох ёстой, хоорондоо барилдах ёстой байгаа. За. Нэгэр гураа. За хуруу барилтаанаар. Мэхэргэлээ. За! Ингээд ногоон баг буюу за төгс оркууд багийнхан бол 2 даалгаврыг гүйцэтгэхээр боллоо. За энэ Ашгүй 2 ашгүй. танах эхлэн штэ. Хожигдсоошаач гэж бодож байна. За ингээд даалгаврыг хамтдаа эхлүүлцгээе. Хатуу тоглоом нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай хатуу тоглоом нэвтрүүлгийн шүүгчээр бол галаа маань ажиллана. Галаад энэ өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе. За ингээд эхний оролцогчд байгаа. За Энэ хүү хатуу тоглоомны хувьд гэх юм бол бас нэг тодорхой хэмжээний бас анхаарах зүйлүүд хийдэг байгаа. Тэгэхээр аюулгүй байдлын үүднээс та бүхэнд ингээд тууч болон өвдөгчийг бол нэгсэн журмаар бол хангасан байна. Тэгэхээр та бүхэн өндөрөөс гулсахдаа аль болохоор бас урдаа гараа цээжиндээ авч жагаад эрүүгээ бас товчн ингэж жагаад гулсах хичээгээрэй. За анхаар. За ингээд эхний оролцогч Арцгүйгээд явлаа. За энэ бол баг уул гэдэг даваагаар бол давж байна Арц нэр. За ер нь бол чөлөө туналтын хурдаар л явж байна да. За эндээс бол гулгаж буух ёстой байгаа. Хамгийн гол нь болгоомжтой буухгүй. Өмнө нь бол дөрмийн дагуул бууж байна. За энд бол унсан тохиолдолд бас дахиж эхнээс нь явах ёстой байгаа гэдгийг бол санаалаа хэлье. Хатуу тоглоом гэсэн учраас бөмбөлөгтэйгээр бол бас ус татаж норгосон байгаа. За энд гэхдээ бол нэлээд туршлагатай яваад байгаа харагдаж байна. Унтсан. За дөрмийн ёсоор бол дахиад эхнээсээ явах ёстой байгаа. Манай хатуу тоглоомын хамгийн өндөр цэг болох их уул руу манай оролцогч Арц маань авирж байна. За энэ залуу юун залуу юм бэ гэж бол гайхчихж болох. Энэ бол манай сошиал ертөнцийнхэн бол андахгүй. За булгалт бол маш зөв техниктэй бол гулгаж байна. За ингээд хоёр дахь дараагийн хавцал гэдэг хэсэг байгаа. Хавцлын хэсгээр бол манай Арц маань одоо гүйж байна. За энэ дээр бол яг унахгүй явах ёстой байгаа. За унсан тохиолдолд дахиад эхнээсээ явна. Хоёр дахь боломжийг алдах юм бол шууд автоматар бол 30 секундын торгуул бол хүлээх ёстой байгаа гэдэг энэ дашрамд л үзэгчтэй сануулъя. За хоёр дахь дээр бол үнэхээр туршлагатай явж байгаа харагдаж байна. За хамгийн сүүлийн галдуулын оргил хэсэг дээр явж байна. За энэ бол яг дээгүүр нь явах ёстой байгаа. Цаг бол явсаар байгаа. За энд бол яах гэхээс хамгийн гол болгоомжтой гарах юм бол зүг байх гэж би бодож байна. За одоогор бол галтуулын оргил хэсэг дээр бол унаагүй явж байна. Энэ бол маш том амжилт гэдгийг бол хэлмээр байна. За амжилттай гарч ирсэн.
3 минут гараа явцсан байна. Ер нь хэр юм бэ? Бас л тийм байна. Дараа дараагийн хүмүүст амжилтсаа тэгээд болгоомжтой яваарай. За ингээд багийн 2 дахь гишүүн Марлаа маань бол баг болгонд бол 2 эрэгтэй 1 эмэгтэй байх ёстой гэсэн бол дүрмтэй байгаа. За Марлагийн хувьд бол хурд бол тухайн багт бол бас чухал нөлөөтэй гэдэг энэ ташрамд бол хэлмээр байна. Энэ бол бөмбөлөг. За бөмбөлөг дээр гарч чаддгүй. Алтарсаар байна. За бөмбөлөг дээр гарахгүй байсаар хамаг цагаа барах үү те. За эхний бөмбөлөг дээр гарсан. Яг одоо хамгийн өндөр их уул хэсэг рүү авирч байна. За эмэгтэй хүн бол бас харцангуй нямба байж болох юм. За их амжилттай гүйж байна. За хавцал хэсгийг бол амжилттай давсан байгаа. За ингээд галзуулын хэсэг дээр ирлээ. Ингээ нэг сонирн байр татж байгаа байхгүй. Урагшаага хараа Марлаа. За манай Марлагийн хувьд бол араараа явахаар шийдсэн. За энэ дээр маш боломжтой явах хэрэгтэй байгаа. За унах юм бол даалгаврыг ахаа эхнээс нь гүйцэтгэх ёстой учраас энэ дээр бол нэлээд хичээж байна. Цаг бол явсаар л байгаа. Галтуулын оргил хэсэг бол энэ бондгорууд нь нэлээд хөдөлгөөнтэй учраас унах магадлал нь нэлээд ихтэй. Эмэгтэй учраас бас харцангуй нямба байна уу да гэж бодож байна. За яаж? Амар хэцүү юм байна. Тэр нөгөө нэг өмгөн дээр явахад амар хэцүү юм байна. Халтарсан. Биш норцсон болгоо халтраад тэгээ тэрэн дээр болоо яалтчгүй огтож чадахгүй. Go. За манай атак баваад ихсэн. За ер нь бол харьцангуй хурдтай явж гин удаа гэж би бол харж байна. Бөмбөлөг байгаа, нэлээд чигтэй байгаа. За ингээ 2 дахь унах юм бол шууд автоматар хасах 30 секундын торгуул авч байгаа. За ингээд их уул хэсэг дээр манай алтак маань дэшээ өгсөж байна. Айсландтай хамтран хүргэж байгаа манай хатуу тоглоомны нэвтрүүлгийн бол 2 дахь дугаар бол үзэгч та бүхэндээ хүрж байна. Та бүхэн бас энэ тоглохыг хүсэх юм бол савг бүр баасан гаргууд бол хүрэлцэн ирж тоглох боломжтой. Мөн тэмцээнд өрсөлдөх хүсэлтэй байгаа бол та бүхэн хагас сайн бүтэн сайнны өдрүүд, хагас өдрүүд ганцаарчилсан төрлүүд хоорондоо өрсөлддөг байгаа. Бүтэн сайнны өдөр бол та бүхэн багаараа өрсөлдөх боломжтой гэж энэ ташрамд хэлээ. Маш сонирхолтой тэмцээнүүд болж байгаа гэдгийг хэлмээр байна. Эндээс голгож үзмээр байгаа бол хамгийн гол нь та 150 см-с өндөр 14 наснаас дээш настай байх ёстой шүү. Эргээд уулзъя. Галтуул хэсэг за унсаа. За ингээ багийн нийт оноог манай шүүгч За багийн нийт оноо нийт 8 минут 32 секунд 67 дойл. 8 минут 32 секунд. Тийм байна. За баяр хүргэе. За анхны багийн баг дээр баяр хүргэе.
Төгс оркууд багийн эхний гишүүн гарахад билээ. За анхаар. За ингээд Батирэдүү. За өнөөдрийн хатуу тоглоом нэвтрүүлгийн оролцогчдод Facebook сошиал ертөнцөөр бол бас үзэгчдийг инээлгэж байлдан дагуулж чаддаг залуучууд манай бол оролцож байгаа. За манай энэ Батирэдүү маань бол думцаах хочтой та бүхэн бас мэдж байгаа бас өөрөө бол орчуулагч залуу байгаа. Хятад хэлний орчуулагч залуу. Тэгээд ер нь өвөр Монгол сурж ирсэн гэдэг утгаараа өвөр Монголыг дуурайх, за мөн сонирхолтой тийм үзүүлбэрүүдийг үзүүлж сошиал ертөнцөөр бол гайхшруулж чаддаг залуу байгаа шүү гэдэг энэ дэшин санаалан хэлий. Авиасдаг залуу байгаа. Сошиал ертөнцөөс бас спортод хэр авиастай гэдгийг бол яг одоо харуулж байна. За энэ дээр бол эхний орлого бол бүтлгүүцсэн боловч хоёр дахь орлогыг бол яг сармагч үүхгүй шиг үзээд байна. За ингээд торгуулгүй амжилттай бол их уул руу авирах хэрэгтэй байгаа. За их уул. За Батирэдүү бол төгс оркууд багийн бол ахлагч байгаа. За гуулгаж байна. За их уулаас булгаад буугаад ирсэн. Одоо өргөжлүүлээд хавцал хэсэг рүү орсон. Хавцал хэсэг дээр явж байна. Харьцангуй бас хурдан яваад байна уу даа гэж би бас дотроо дүгнэж байна. Тавх юм бол түүний багт бол маш хэрэгтэй гэдгийг бол хэлье. За хамгийн сүүлийн 5 дахь даалгавар бол мэдээж галтуудын оргил хэсэг байгаа. За. Үзэгч та бүхэн бас энэ тоглоом тоглохыг хүсэж байх юм бол Айслендийг зориулж ирэхийг хүсэх юм бол цэцэрлэгт хүрээлэнд одоо байрладаг байгаа. Гадаа шүгч ер нь бол ерөөс торгуулдаггүй юу? Торгууд ямар соргогүй ирлээ. Үнэхээр гайхамшигтай амжилттай. Тэгээд минутын үчсэндээ үнэхээр боломжийн 2 минут 5 секунд явсан байна. Тэгэхээр үнэхээр амжилттай явсан байна. За яаж юм? Самаргүй нэ. Хамгийн хэцүүс нь нэ. Тэр бөмбөлттэй хэсэг нөгөө орцсон байсан учраас би шууд гიშгэ гарах юм байх гэсэн чинь би бүр зүгжиж арайч ямаар тогтчихлоо. Чи бол үлцэн хоёртой хандаж. Амжилт манайхан чадсан шүү. Бид бол оркууд. Бэлгээ байна явж байна бэлгээ. За бэлгээ бол баг уул хэсгийн эхний уулыг бол амжилттай давсан. За голын хэсгээр гарлаа. За ингээд баг уул хэсгийн бас өндөр хэсэг рүү бас жоохон амьсгатж байгаа харагдаж байна. За буухт бол маш зүг бууж байна. Хоёр дахь унах юм бол шууд автоматар гоцсон. Торгол тэр. За одоо тэрүүгээр тэгээд нүүгэлцэж юм байгаа тийм. Билгээ маа. Авчихё. За энэ шууд автоматар 30 секундэд торголж байгаа. За ингээд өргөжлүүлээд их уул хэсэг рүү явж байна. За нэлийн амьсгаацсан харагдж байна. За дээшээ. За энэ уралдаан шүү дээ бэлгээ. Хурмын ордны шатаар алхаж байгаа юм шиг алхаад яагаад вэ? За жингэр яалчгүй чөлтийн хурдаар буугаад ирлээ. За нэлийн амьсгаач байгаа гэж. Ер нь бол энэ даалгаврын 3 дахь хэсгийг давсан. Одоо ингэ үлдсэн 2 хавцал хэсэг рүү орж байна. За хавцал хэсэг дээр бол хамгийн гол нь тэнцвэр хэрэгтэй байгаа. Маш тийм болгоомжтой давх хэрэгтэй байгаамаа. Бэлгээ маань эхний удаа алдаа гаргаж хоёр дахь бол за унсан. За алга болчихлоо хайчч ба. За шууд гүйштэй одоо. Шууд гүйч. За бүр нэлийн амсаатаад. За одоо хамгийн сүүлийн хэсэг. За дуусгах шүү.
За энэ бол галтуудын оргил хэсэг байгаа. За шууд. За дахиад тусаарай. За цаг бол явсаар байгаа. За. За багийн нийт оноо бол 6 минут 5 секунд болсон байна. За нэг хэдэн минутын доргуул байгаа. За нийт 90 секундын торгуул гэсэн байна. 90 секундын доргуул тийм минут 30 4 секунд. минут баг гараа явсан байна. За бэлгээ наашраа. Чи юу нойрд ингэж гүйсэн юм уу? Аагүй. Авалиа. За үлдсэнийг оролцогч таа. Амжилт хүсье. За ингээд гараанаасаа гарлаа. За марлагийн үед бол бас уран нугралтаар хичээлдэг хүн байгаа. Бас уян хатан чанар бол мэдээж бас оролцогчдын хувьд бол илүү байх нь бол тодорхой юм. Тэгээ хөнгөн шингэн байж тараа, гарандаа бяртай байж тараа, бие бол хангалттай, чадамжтай байж таарна. За ер нь бол хурдтай явж байна. За энэ бол хамгийн хэцүү хэсэг бол мэдээж бөмбөлөг хэсэг байгаа. Бөмбөлөг хэсэг дээр за эхний бөмбөлөг дээр за унсан. За мэдээж дахиад эхнээсээ явах ёстой байгаа. За манай марлагийн хувьд бол нэг өндөр биш. Их уул хэсэг рүү бол марлагийн хувьд авирч байна. За уран нуграач юм бол бас арай ондоо байна ерөөсөө. Яг бишигдлээ алдахгүйгээр яваад байна. Гараа урдаа авч гулгах ёстой дөрмийн дагуу гулгаж байна. За болгоомжтой одоо бол хамгийн бас хэцүү хэсгүүдийн нэг тэнцвэр шаардах хэсэг бол мэдээж хавцал хэсэг байгаамаа. За хавцал хэсгээр явж байна. За энд бол ямар нэгэн торгуул авдаггүйгээр амжилттай хавцал хэсгийг авч чадсан. За. За бөмбөлөг дээгүүрээ явах хэрэгтэй байгаа. За хөнгөн учраас бол бөмбөлөг бол савлахгүй байна уу та гэж дүгнж байна. Чөө төрөө үлдчихөө. За яваад л байна. За. За ингээд амжилттай даалгавраа гүйцэтгээд даваад гараад ирлээ. Ингээд баазраа дарснаар цаг зогсчээ. За ямар вэ? Ер нь хэцүү байна. Хамгийн хэцүү хэсэг нь. Тэр бөмбөгнүүд л хэлээ айгу ултраад. Жохон нөгөө норгцсон байгаа учраас тийм ээ. За хатуу тогтоо нэвтрүүлгийн 1-р үе өндөрлөө. Манай шүүгч галаа. Манай багууд маань яг хэд хэдэн минут эндээс даалгаврыг гүйцэтгсэн байдгийг танилцуулнаа. За тэгэхээр эхний баг 8 минут 32 секунд 67 дойл 2 минутын торгуултай 10 минут 32 секунд 67 дойл ирсэн байна. За дараагийн ногоон баг болохоор нийтдээ 8 минут 1 секунд 76 дойл ирсэн байна. За 2 минутын бас муу байдал торгуултай 10 минут 1 секунд 76 дойлоор энэ баг ирэхэд бол мандаж. Одоогор бол ногоон баг буюу төгс оркууд баг маань 1-р үеийг хошуучилж байгаа юм байна. Ингээд хэсэг хугацааны дараа 2-р үеэр уулзсан. Албан ёсны борлуулагч Smart Electronics. Наран цэцгийн тос болон оливийн тосыг хослуулан гаргаж авсан Олейна оливтэй тос. Samsung гүрүү гарус худалдан аваад 30,000 нэгж бэлгийн даваарай. Mobicom. Энэ зуны бисрэлт авхад самба хүч чадсарх хамгийн том шоу тэмцээн Iceland хатуу тоглоом таныг үрж байна. Та Iceland брендийн заримудаас нурын мөрөн мутыг авчраад өөрийгөө болон найз нөхдөйгөө Wipe Out-д сорой. Хатуу тоглоомын ялагч таач байж болно.
7 хоног бүр 500,000 төгрөгийн шагналын сантай. Энэ зуны инээмсэглэх шалтгаан Айсланд. Агнесны дистрибьютор Green City. Samsung Galaxy J серийн гар утас худалдан аваад бүтэн жилийн дата арих бэлгийн даваарай. Mobicom. Орчин үеийн анги танхим, спорт зал, дохилог өдрөмжүүлэх төвтэй эхлэл бүрэн дунд сургууль нь бэлтгэл болон бус бүхэн гитан элсэлт авч байна. Lemon Electronics таны худалдан авалтын үнийн дүгээс хамаарч 5 өнгийн Яндотой хямдралын купон бэлгэлээ. Та купоны арын хэсэгт байршуулсан хусах хэсгийг арилган 80% хүртэлх хямдралаар Янд орж нийт 150 гаруй нэр төрлийн эдгээр барааны сонгоо авч хямдруулах боломжтой. Яндотой хямдрал Номингийн бүх салбараар. Шид дартс 60% хүртэл хямдруулна. Та Next-с 300,000 төгрөгөөс дэш худалдан авалтанда 3 сум шидэж онцгойсон бүтээгдэхүүнээс хүсснээ сонгон онооныхоо нийлбэрээр хямдруулаад ав. Next. Хөшөө чиний гэр бүл болж байгаа хүүгийнхаа байрыг мэд хэрэгтэй байдаг. Тэр нь санаа зовлтгүй дээ. Содон хорооллын байрны 20% урьдчилгаанд нь хашаа байшин оролцуулах боломжтой юм байна лээ шүү дээ. Тийм үү? Тэгэлгүй яах вэ? Тэгвэл содын юм ах содоо оролцсон. Үндэсний бүтээн байгуулалт содон хороолол. Сайн байцгаана уу? Барилга уран сууц 2016 үзэсгэлэн танилцуулж байна. Үзэсгэлэн 2016 оны 8 дугаар сарын 19, 20, 21 өдрүүдэд Мишель Экспот зохион байгуулагдана. Манай үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр шинэ орон сууц, барилгын материал, дэвшилтэт технологи, интерьер дизайнерын компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах боломжтой. Та бүхнийг барилга орон сууц 2016 үзэсгэлэнд урьж байна. Монголчууд Олимпийн амжилтаа 2 дахин ахиулахын төлөө зөвхөн энэ сарын 20-21-нд бүх төрлийн цахилгаан бараа худалдан авалтанд картын бонус 2 дахин нэмэгдэж орно. Амжилтын төлөө хамтдаа зөвхөн Lemon Electronics. Эрхэмтэй Luxury King Tower апартментийн ипотекийн 8% зээл хамрагдах боломжтой. Кристалл ангиллын 58-аас 80 м2 болон 400 м2 хүртэлх талбай бүхий тансаг зэрэглэлийн уран сууцнаас яг одоо сонголтоо хийн. Хотгонд байрлах олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч Монгол оюун сургууль цэцэрлэгийн цогцлборт хайр төрсөө суралцуулах 1 жилийн эрхийн бичиг бэлгэн даваарай. Аз жаргалтай амар тайван амьдралын эхлэл Luxury King Tower. Малайзийн Кемпа брендийн дэвтэр, Германы Schneider брендийн эзэн бол Оросын Gamma, Лууч брендийн өнгийн харанда, усан бодог баримлын шавар, Deli брендийн офис хэрэглээний болон бусад бүхэл төрлийн барааг нэг дороос. Үзэсгэлэн худалдаа, Хорооллын оргил худалдааны төвд. Та өөрийгөө хагас тутуу арчилдаг гэж юу? Сойц шүтэйгэл цэвэрлэн. Гарын хэл болон буйлан дээр үлдсэн нянгууд нь шүдний цооролт, буйлны өрөвсөл амнаас гарах эвгүй нэрийг шалтгаан болдог. Та шинэ Listerine-ийг хэрэглээд үзээрэй. Түүний тусгай найрлага нь бусад ам зайлагчиг бодвол илүү сайн цэвэрлэж, нянг 99% хүртэл устгадаг. Listerine амны хүндийн 100% төгс цэвэрлэгээ. Номингийн бүх салбараар алтан намар шинэ ургацын хүсний ногооны хямдрал өргөтгсөн худалдаа эхэллээ. Их орны үржил шинд хөрсөнд тарж ургуулсан эрүүл чанартайг хамгийн хямднээр аваарай. Алтан намрын дээж айл бүрд эрүүл хүнсийг номингийн бүх салбараар түгээн. Генийн өөрчлөлтгүй, элдв бордоо пестицид агуулаагүй, их орны хөрсөн тариалсан бүх төрлийн хүнсний бүдүүн болон нарийн ногоо, жимс жимсхэн их орны сүлжээгээр хамгийн хямдар. Уртгуч, авхаад самбаа, тэсвэр төвчээр Олимпийг илүү оройс үзэх авраг том зурцтай болмоор байна уу? Тэгвэл Next-с Samsung брендийн бүтээгдэхүүн худалдан аваад үнийн дүнгийн 300,000 төгрөг тутамд суулавч хазаа үз. Аврагын төлөө Samsung-тай хамт Next. Дүү чинь одоо оюутан боллоо. Орон байрныхын асуудлыг яанда. Тэр нь санаа зовлтгүй. Содон хорооллынхан байрныхаа урьдчилгаа 20% төлбөрт 5 гошоо малаас үн тооцоолон авч байгаа юм байлээ шүү дээ. Тийм үү? Тэгэлгүй яах вэ? Содон юм да. Үндэсний бүтээн байгуулалт содон хороолол. Та
та бүхнийг барилга орон сууц 2016 үзэсгэлэн урьж байна. Монголчууд Олимпийн амжилтаа 2 дахин ахиулахын төлөө зөвхөн энэ сарын 20-21-нд бүх төрлийн цахилгаан бараа худалдан авалтанд картын бонус 2 дахин нэмэгдэж орно. Амжилтын төлөө хамтдаа зөвхөн Nam Electronics. Эрхэмтэй Luxury King Tower апартментийн ипотекийн 8% зээл хамрагдах боломжтой Кристалл ангиллын 58-аас 80 м2 болон 400 м2 хүртэлх талбай бүхий тансаг зэрэглэлийн орон сууцнаас яг одоо сонголтоо хийн. Хотгонд байрлах олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч Монгол оюун сургууль цэцэрлэгийн цогцлборт хайр төсөө суралцуулах 1 жилийн эрхийн бичиг бэлгэн даваарай. Аз жаргалтай амар тайван амьдралын эрхлэл Luxury King Tower. Nam Electronics таны худалдан авалтын үнийн дүгээс хамаарч 5 өнгийн Ёндотой хямдралын купон бэлгэлээ. Та купоны арын хэсэгт байршуулсан хусах хэсгийг арилган 80% хүртэлх хямдралаар Ёнд орж нийт 150 гаруй нэр төрлийн эдгээр бараанаас сонгон авч хямдруулах боломжтой. Ёндотой хямдрал Намынгийн бүх салбараар. Сургууль орох болж байгаа юм шүү. Ганц охиныхоо хувцсыг нэг смарт болгоод өгөхөд яах вэ? Солилцсон штэ. Хин үү? Чи Galaxy S тоглож шүү дээ. Энд яах вэ? Оюутан охины манай сургуулийн төлбөрийг үү? Төлсөн штэ. Чи юу байгаа тэгээд? Dish TV 8 сарын 10-наас 9 сарын 11 дуустал оюутны 1 жилийн сургалтын төлбөр Samsung брэндийн Smart TV-д хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утаснууд Unitel-ийн азийн дугаар болон Dish TV-гийн үйлчлэгээний бүтэн жилийн эрхүүдийг бэлгэнд өгөх намрын урамшууллаа эхлүүллээ. Хэрэглэгч та урамшууллын хугацаанд үйлчлэгээний эрхээ сунгах тутамдаа сонгосон багцаасаа хамаарч 1-4 эрх. Харин шинэ хэрэглэгч 20 эрхтэй болж мөн та үйлчлэгээний багцаа сунгасан хугацаанаас хамаарч 15-аас 90 хоногийн үйлчлэгээний эрхийг нэмж бэлгэнд аваарай. Dish TV. Iceland зарим гайхалтай амтыг мэдэрч инээмсэглэл өөрийн эрэхгүй тодорно. Энгийн өдрийг та дүнгуудээр дүүргэж найз нөхдийн хамт эерэг давлгааг үүсгэнэ. Iceland заримгууд яг л аз жаргалын цохил мэт, гэрэл туяа мэт, баяр хөөрийн урсгал мэт. Энэ бол бидний сонголт. Баяр баясгалыг мэдэрцгээе. Iceland инээмсэглэх шалтгаан. Наран цэцгийн тос болон оливийн тосыг хослуулан гаргаж авсан Олейна оливтэй тос. Wax ураар цэвэрлэгч. Аль биесний төлөөлөгч Smart Electronics. Өдөгчтэй манай хатуу тоглооны нэвтрүүлгийн 2 дугаар үе эхэлж байгаа. 2 дугаар үе бол ганцаараа биш багаараа нэгэн зэрэг гарах ёстой байгаа. За тэгэхээр бол даалгавар бол энэхүү багуул хэсгээс эхэлж байсан бол одоо үгүй хамгийн галтуулын оргил хэсгээс бол шууд гүүгээд эхлэх ёстой байгаа. Гэхдээ эдгээр маань бол багаараа гүүхдээ зүгээр гүүхгүй нэгэн үзэгсэнтэй бүсгүй бол Холливуудаас морилж ирсэн байгаа. Тэр бүсгүйг дагуулад явах ёстой байгаа. Тэр бол миний хамгийн хайртай бүсгүй Ким Кардашиан бүсгүй ирсэн байна. Тий. За энэ сайхан бүсгүйг дагуулад багаараа хамгийн сүүлд орж ирсэн хүнээр мэдээж баазардаж тухайн багийн оноог тооцоолоо. Ингээд хоёр багуудаа амжилт хүсье. Бахар. За энд бол багийн ажиллагаа бол нэлээд шаардж байгаа. За Кардашиана бол шийдсэн. За буцаага давж чаддгүй. За энд бол багаараа огцсон. Багныхаа нэгнийгээ дэмжих ёстой байгаа. За эхний хүн дээр бол гарч чаддгүй. Шууд хашаад авлаа шидлээ шүү дээ. За багаараа явж байна. За сүүлийн гишүүн бол гарч ирээгүй л надад. За багийнхныхаа хүлээгээрээ. За хажуунаас нь бол бараа бөмбөг шидэж саатыг бол учруулж байгаа.
За хажуунаас нь бол хүнээ муу дуртай болоод бөмбөгийг бол хайр найргүй шидэж байна. За. За. За Ким Кардашьян бол багаараа авч явсаар л байгаа. За хамгийн сүүлийн гишүүн бол хамгийн ард нь явж байна. За жигтгэн өргөөд л явчих байна. За бөмбөг хэсэг дээр ирсэн байгаа. Хажуунаас нь ус их цацж байна. Ус цацж байна. За гол нь багийн ажиллагаа хамгийн шидээд. За хамгийн хэцүү хэсэг бол энэ байгаа. Ол. За Кардашьяныг бол шууд давуулаад шидчихтэй. Хамгийн сүүлийн гишүүн болоод бөмбөгтэй хэсэг дээр зуурцаар байна. Ямар ч хэлсэн даваад өгчлөө. За. Өөрөө араас нь бол яаж гарах вэ гэдэг нь бас аюултай. За Кардашьяныг бол зүгээр шууд шидээ явчихсан. Одоо багаараа гарна шүү. За энд бол багийн ажиллагаа. Хамгийн сүүлийн гишүүн болоод одоо гараагүй л байна. Эмэгтэй гишүүн хайчих юу? Энийг ямар нэг аргаар хатаа явж байна. За энд бол хамгийн гол багийн ажиллагаа байгаа учраас Кардашьяныг бол гаргах. За сүүлийнхээс олж ирэх хэрэгтэй. Одоогоор хайцсан бүүмэд. За тэндээс л гарч ирж байна. Энэ дээр бол багийн ажиллагаа хамгийн чухал байгаа гэдгийг бас сануулмаар байна. Зарим нь бол айгүй муухай хүн чанаргүйгээр хайж явж тухтааж. За сүүлийн хүн ирлээ. Цаг. За ямар ч хэлсэн хамгийн ихний Алтуулын оргил хэсэг. За одоо Ким Кардашьянаа бол ерөөс хайж болохгүй. За ямар ч хэлсэн амжилттай гуруулаа давлаа. За бэлгээ бол тэнд үлдсэн. Буцаагаад бэлгээгээ татаж байна. Хажуунаас нь бол хүний мод дурлагсад буюу бөмбөг шидээчд одоо бөмбөгөө шидсээр байгаа. За танаас нь бол бөмбөгийг бол бас харамгүй шидэж байна. Манай бэлгээ бүр юу вэ? Бүр гадуур нь явж шүү дээ. За хамгийн гол нь тэрүүгээр давах хэрэгтэй байгаа тийм ээ. Гол нь. За одоо хуулын За эндээс бол бууж ирээд бол. За наашаа яваарай.
За тэндээс бэлгээ гулгаад байна. За ямар ч хэлсэн манай бяцхан оролцогч. За олсоор бол дэшээ авирах ёстойгоо уул руугаа, баг уул руугаа авираад авирч байна. Яаж гарна? За багийн ажиллагаа дээр нь бат ирээдүй болоод бэлгээгээ татчих санаатай болоод хараад байгаа. Яадаг. Батирээдүгөө одоо шууд хаяад явсан. Шууд хаяад цаашаа үргэлжлэж байна. Болохгүй нэ. Яна. Хоргоч. За бэлгээ манай шууд буугаад өгчих шиг боллоо. Малайра. Шүүгчний нэгдсэн дүн гарсан байна. Манай шүүгч галаа бас мэдээлэл өгөх бах. За хоёр багийнхаа оноог одоо танилцуулъя. За Мосфеди баг нийтдээ 16 минут 45 секунд 95 дуудын амжилт үзүүлсэн байна. Баяр хүргэе. За хоёрдугаар баг Төгс Оркууд баг нийтдээ 18 минут 1 секунд 82 дуудын амжилт үзүүлсэн байна. Тэгэхээр нэгдүгээр баг буюу Мосфеди багтай баяр хүргэе. За ядагч болсон багтаа манай Iceland-ийн зүгээс 100 ширхэг зармиг авах эрхийн бичгээр шагнаж байна. Баяр хүргэе. За бүгдээр эх 7 хоногт уулзцгаая. Хатуу тоглоом нэвтрүүлэгтээ хамт байгаараа баяртай үзэгчтэй. Entertainment-аар боловсрол олгох хөтөлбөр. Хүлээгүй Pictures үзүүлж байна. Найруулагч Сэнгд Оржийн бүтээл. Барилдахаа. Тий, би барилдахсан. Цагаан хадаг. Уран сайхны кино. Томодохгүй. Байна уу? Өнөөдрөөс эхэлж байна. Гал мэдэрч хүчээр эхний үйлчлүүлэг чиг ухтнаа. Аха гэдэл. Царай нь бол цэцгэлдэ. Хоёулаа өнөөдөр өрсөлдөх гээд үзэх үү? Дотор эмэгтэй хүн уучхааг бол хаалга тайл. Одоо яв. Би явахгүй болохгүй. Би таалагдж байна гэж хэлээгүй шүү дээ. 50 бодж үзье. Миний хүссэн зүйл юу гэдгийг. Манай хүн том эрэг тарих хүн биш гэдгийг мэдж байгаа шүү дээ. Жаалаа чи хэм бэ? Эхнэр завахаас өөр юу ч чаддгийг. Ганцууртаа хайрлаа. Таарэ надад сайн юм биш үү? Жаргалтай гэр олон ангид кино өдөр бүр 19 цагаас боловсрал